За бүгдээ амгалан ялтгая. За лусал гажид ингийн нуруу гад анжиж нам шиг үргэлжлүүлээд өгчээ. За түрүүнд бол Шэрүүн Нямбу судар дээр за аль хэсэг нь шалнаас га юм, аль хэсэг нь Жинжил авын га юм, аль хэсэг нь Жесүн авын га юм. Тэгэд бол хадалж төрн үз тийм ээ. За өнөөдөр оноо гад анжины галвын дөвжид дүү их чалаа. За гад анжи хоёрыг бол банчин ихчаа бол галваа гэж үзсэн тийм ээ. Арчин жидун дээр бид нар үзсэн. Галваа гэж үзсэн. За тэрний дөвжид буюу баталгаа, нотлогоо баталж бол юу гэж хэлээ. Живзүнжис гадан данжижин ойнзон сосор бичрэх. За живзүнжис гэдэг нь живзүн жамбаа гомбо. Майдар бурхан болвол гад данжи хоёрын бол одоо тусад нь одоо танилцуулсан юм аа. Тийм учраас энэ хоёр бол тусдаа юм аа гэдгийг санааг энэ дээр илэрхийлээд байна тийм ээ. Гад живзүнжис гадан данжинжин ойнзон. Тэгэхээр банчин сономд авглам дураараа гад данжи хоёрыг галваа гэж тавиагүй аа. Живзүн жамбаа гомбо бол гад данжи хоёрыг бол тусад нь бол ингэж таниулж үзүүлсэн байна. Тийм учраас эн чинь хоёр өөр юм байна гэдэг ийм тусдаа зүйл байна шүү дээ гэдгийг бол нүгээр бас нотогдож байгаа. За живзүнжис гадан данжижин ойнзон сосор задвичэр. Шээ сүмбэн ойнзон затсул жидар ин шина гэж. За яаж үзүүлсэн юм бэ живзүн жамбаа гомбо гэвэл дэан живзүнжис гаян ойнзон задваана гэж. За майдар бурхан болвол бурхны зарлиг га гэдгийг бол таниулахдаа юу гэж таниулсан байна гэхээр жүд ламаалаа гэж. За жүд ламаа бол ганшиг дондон чойдон нэрвэршин хамсум гүнэ няман бонжидсан чиви паян домбор задвааган дэний дансран сүйн огвашэн гэсэн. За энэ юун дээр жидүн дээр гарсан л юм тийм ээ. Жидүн дээр гарсан. За дондон дэм ба дондон чойдон бэрэлва. Тэгээд хам сүмжийн гүнэ няман бонжид. Тэгээд нисвансыг бол төвчгийн тухай зарлигэсэн. Чив паян домбор задвааган. Шива гэдэг нь бол шива нянда. Шива тарваг хэлж байгаа тийм ээ. Шивийн паян бол зүс. За энэ нь бол дансран сүин гэдэг нь бол дансран чүмбүү одоо бурхан багшийг хэлж байгаа тийм ээ. Бурхан багшийн зарлиг бос бол бусад одоо бол ийм биш ээ гэж. Энээс эсрэг байдаг юм аа. Бусад гэдэг нь бол тэр одоо маян ба санжава маян ба чөрлбийн одоо шашин болвол сургаал номлол нь бол энэний эсрэг байдаг юм аа. За химэн санжээжийн гааде чива шидандан бурхны зарлиг бол ийм дөрвөн эрдэм дууга төгөлдөр бусад сэгсэн лаасууга тийм ээ барамсаа сэгсэн лаасуугийн аг буюу одоо хэл болвол үүнээс зэргээр байдаг юм аа химэн зарлигж үзсэн байна гэж. За дээшин данжинжин ойнзон задвана гэж. За шаштар буюу шастрагийн одоо шастра гэдгийг таниулахдаа бол генитлэ гэдэг нь мөн одоо түрүүний татсан жүд ламаад гэдэг номондоо майдар бурхан юу гэсэн байна гэхээр ганшиг жалви дамба башигги ванжа намын мэдид жанжишат тарва тови ламданжи тумбар дэян дансран гашин живуулан гэж. Ганшиг жалви дамба башигги ванжа намын тийм ээ. За нөгөө нэгдүгээр сугжийн намын мэдвар тийм ээ эрх баялаг одоо юу олц хүндлэл тэргүүтэн тийм алгасралгүй тийм одоо алгасралгүй ийм сэтгэлээр бол номонсон тарва тавын ламдан жен түмба тэгээд тэр тийм зүйлийг болвол одоо яах нь тийм зүйл буюу одоо данжиг бол тохиогч нь бол янз бүрийн олц хүндлэлийн тийм одоо сэтгэлээр өдөөгдөөгүй тэгээд одоо нирваны зам мөр луга цохилдоо ийм одоо айлтсан ийм сургаалыг бол бурхны зарлиг мэт оройгоор аваарай гэж. Тэгээд дансран гашин живуулан гэж. За химэн
намбын донжоо намдаглаа санжээжин гаадан давар гүвис чодваадан гэж. За God бурхны шашинтны шаштрыг бол бурхны зарлиг дугаа адил бишрэнгүйгээр дахих анхааран авахгүй дор зарлигласан учраас намбын данжаа намдаглаа га маян говьр дүрлаа гэж. Тэгэхээр бол намбын данжаа намдаглаа гэдэг нь энэ шаштар бол га маян гэж бол одоо баталж байгаамаа гэж тийм ээ. Га маян говьр дүрлаа. Шаян данжаа замбаа буун гүнлэнгийн чадвар гэж тийм ээ. За шаштрыг зохиогчийн сэдэл нь бол яах вэ гэхээр олз хөндлөл тэргүүтний тэн алгасрал үгүйгээр доод нь дэлгдүү догвич ирдүү. Судрын утгыг амар хялбар онохын тухайтад зохиосон байх хэрэгтэй гэж. Хэмээн гүнлэнгийн чадвар дэмбис жаан гэж. Тэний галваа юм бүр. Гүнлэнгийн чадвар үзүүлснээр ч гэсэн тийм ээ. Тэр сэдлийнх нь ялгамжааг үзүүлж байгаагаар ч гэсэн энэ хоёр бол галваа гэдэг нь харагдаж байна. Хэрвээ бурхны зарилгатай адилхан ялгаагүй нэг байсан болвол олз хөндлөлт битийн одоо ийм сэтлэр бол сэтгэлээ алгасруулж болохгүй гэж айлдах шаардлага байхгүй. Бурханд угаасаа нэгдүгээр сугжийн намын мэд шүү дээ, тийм ээ. Бурханд угаасаа байна. Тэгэхээр энэ гүнлэнгийн үзүүлж байгаа чинь энийг галваа юмбар бас үзүүлж байгаа. Бас нэг баталгаа болж өгч байна гэж хэлээд байна. За мөн шаяа хаяа бүүшүүгийн доолай. Тэгээ саяных бол Жуд лама гэдэг маань бол одоо майдрын гэгэний зүзэн жамбо гомбогийн одоо нөгөө гамбо төв дэлгээсэн бэлэг 5 ном байгаа шүү дээ тийм ээ. Бэлэг болгож илгээсэн. Тэрний нэг Жуд лама гэж ном байгаа шүү дээ. Жуд ламад бол тэгэхээр хоёулангийн бол тус тусад нь ингэж ойнзон задваа гэдгийг одоо юу гэх юм? Одоо ингэ танилцуулга нь бол тусдаа байгаа. Тэгэхээр га данжи 2 гэдэг чинь бол тусдаа юм байна гэдэг нь бол тусдаа гэдэг нь бол зүгээр жиг тадад гэдэг утгаараа биш тийм ээ. Утга нь бол хоёр өмнөө юм байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол сэдэл одоо тэр зохиогчийн сэдэл нь ийм байх ёстой шүү гэдгийг үзүүлснээр бол энэ хоёр галваа гэдэг нь бас харагдаж байна тийм ээ. Галваа гэдэг. Тэр бурханд бол сэдэл мэдэл нь ийм байх ёстой гэдэг тийм юм тайлбарлах ямар шаардлага байхгүй шүү дээ тийм ээ. Бурханд угаасаа доол сүндэл мөндлөлийн тийм сэдлэр бол ном айлдаг угаасаа байхгүй. За энэ бол Жуд ламагийнх. Энэ бүхэл их чаа бол хайлгна. Жуд ламаг бол бүх их чаа хайлгна. За тэгээ бол яг уу номын хайлгнах үлдээн зөвшөөрөх боловч энэ бол өөрөөр тайлбарлах байна шүү дээ. За банчи их чанд бол ингэ тайлбар гэж байна. За шаяа мөн хаяа буян шүүхийн доолай гэж тийм ээ. Энэ бол одоо бурхан багшийн айлдсан сударт юу гэж айлдсан байна вөхөр чойном тамжид гаадан данжоо нийсүү дүй гэж. Тэр ном бүхэн болвол га данжоо хоёрт бол хураагдана гэж. Га эсвэл данжоо гэсэн ийм хоёр хэсэг хураагдана. Лэгүр сундан диин гондил юм аа гэж. Лэгүр сумба гэдэг нь бол га гэлж байгаа. Зайтар зарилгэлсэн гэдэг нь бол бурхны зарлиг. Түүний одоо тааллын тайлбар гэдэг нь бол данжиг. Данжиг. Диин гондил. Тэгэхээр бурхны зарлиг байна. Түүний тайлбар тийм ээ. Түүний тайлбар нь бол данжоо юм аа гэж. За тэгэхээр энэ бол судар шүү дээ. Хаяа буян шүүгийн доонд. Хэмээн дэвшин шивгийн сүн дан гэж тийм ээ. Хүнчлэн заларсны ажирсны зарлиг хийгээд ийм гондилжийн чадвар сүмбижан дэний галвар дүвижрөө гэж. Хүн багшийн зарлиг болоод түүний тааллын тайлбарын ялгамжааг зарлигласан байна. Сударт. Үүгээрээ ч гэсэн бол энэ хоёр маань бол галваа гэдэг нь батлагдж байна. За яа харахгүй одоо үгүйсгэхэд хэцүү хүн сүрхий ийм одоо хүн уг гаргалгаа бол энэ ч их чанд байна шүү дээ тийм ээ. Дооны одоо үг байна.
Жүдламаагийн үг байна тийм ээ. За онжаан шүн шэн дүү жаврын дүйсүм давуулаад данжоо шээсүм ба ёжжаанс. За хэдий ийм байгаа боловч гаадан данжоо хоёр галваа байгаа боловч зарим одоо номнуудад шүнгүүдэд болвол жаврын дүйсүм гэдэг нь бол юм жаврын дүйсмийг юм жаврын дүйсм тийм ээ. А хүм нийти жадам 3 болвол тэр одоо ийм зарим судруудыг бол данжоо хэмээн зарлигласан нь бол байгаа боловч тэр нь бол данжоожийн эцэг цамын вандуу задваа юм гэж. Данжоо гэдэг үг одоо үг нэр томьёо зүүж ингэж нэрлсэн л ийм хэлбэр юм аа л гэсэн. Данжоожийн эцэг цамын вандуу задваа юм. За энэ тухай бол намшидлаас намшид гэдэг нь намшид Нямбужин гэдэг. За энэ лүм бол ядан дээр гарсан шүү дээ тийм ээ. Дашидуу ёдви данжоо чумбо намшид заад. Дашидуу ёдвийн данжоо чумбон доёи чэдэн мөн цэгсэлд бол нгэви цэги зүлжээс данжөөдэ дэян чадваржин жалви юм намсоо гэж. За дашидуу ёдва гэж тийм. Нэр томьёон дээрээ бол данжоо чумбо гэж. Нэр томьёоны хувьд бол данжоо чумбо доо гэж тийм ээ. Мөн цэгсэлд бол нгэви цэги зүлжээс данжөө нэцэг юм дууж. Эцэг цэл нэр томьёоных нь хувьд л данжоо гэж нэрлэдэг юм аа. Тэр нь бол ялангуяа одоо боломжаатай жалви юм намсуу. Жалви юм гэдэг нь ширчин доо гэж байна шүү дээ. Жалви юм. Ширчин доо. Юм жабрын дүсмийг тэгэхээр юмыг бол бутны зарилгыг бол бас данжоо гэх юм уу, данжоо чимбүү гэдэг нэрлэх байгаа байдаг. Тиймээд мөн сэрпрэн лайжаан дэдэр эцэггийн дон дэдэг цангу адан шээ данжоожийн эцэг мовоо биеийн дашидуу ядуур сүмбис данжоо ой мембер дамбич роо. Мөн лэгшил сэрпрэнт ч гэсэн дэдэрна эцэг гэж байгаа. Энэ эцэг гэдэг үг. Эцэггийн дон дэдэг цангу адан тэр эцэг гэдэг үг бол үүгээр бүрдэж байгаамаа химэн данжоожийн эцэг мовоо ам гэжтэй данжоо гэдэг нэр томьёог өгүүлсэн юм буюу биеийн дашидуу ядуур гэх. Түүний нэр томьёоны хувьд бол данжоо гэж хэлсэн гэсэн. Тийм ээ. Энэ дашидуу ядуур зарилгалсан байгаа учраас данжоо ойм юм ба. Тэгэхээр нэр томьёоны хувьд бурхны ширчин дооны судар юм жабрын дүүсмийг данжоо гэж хэлж байгаа болохоос биш зүгээр нэрийн хувьд тэгээд зүгээр нэрлж байгаа ийм байдал болохоос биш данжоо жинхэнэ нь бол жинхнээсээ одоо юу гэдгийг үннээсээ данжоо гэж үзүүлж байгаа юм шүү гэж. Данжоо ойм мемба гэдэг нь маян гэсэн үг. Данжоо ойм маян. Данжоо дагвава юм. Данжоожи мин дагва. Данжоо дашидуу данжоо шээж байгаа. Ийм гэсэн. Шид. За оноо ягчэр санжээжи сундан симжанжин агны галуур сум бат. За тэгвэл анчи их чаанд санжээжин сүн бурхны зарлиг симжанжин аг гэдэг нь амьтны хил хоёр галваа гэж зарлиг. Тэ санжээжин сүн симжанжин аг тэгэхээр га данжооны галуу хоноо юм гэсэн шүү дээ. Галваа хоноо юм гэсэн их чаанд бол. Тэгэхээр ихчэр санжээжин сундан симжанжин агны галваа юм гинэ. Санжээжин сүн гэдэг чинь бол бурхны зарлиг. Симжанжин аг гэдэг нь бол бидний одоо хил ам одоо тагнаа хил шүд одоо ингээ харилцсан одоо хэрэглээд тэр одоо шамдлаар гаргаж байгаа дуу авиаг бол тэр өгүүлбэрийг бол симжанжин аг жанжи. Зүгээр одоо бидний жирүү хөнгүүх ч юм уу янз янзын авиа гарч байгаа шүү дээ. Тэр бол симжанжин аг биш. Тийм ээ алгаа ташгич. Тэр бол симжний гол нь бол хил тагнаагаа оролцуулаад шамдлаар гаргаж байгаа. Симжан жодва жиген л жун байна гэж. Жодва жиген л жун байна бол симжанжин аг. Тэгэхээр энэ хоёр бол галваа гэж тийм ээ. Бурхны зарлиг амьтны хил хоёр бол галваа юм аа. Тэгээ няга юм ба байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээ няга юм ба байхгүй. Тэгвэл бидний уншиж байгаа шэрүүн юм бо биш юм. Бидний уншиж байгаа шэрүүн юм бо чинь симжанжин аг юм уу? Санжээжи сүн юм уу?
бид нар чинь одоо жишээ нь би бол Симжан тийм ээ. Би хангаа бол Симжан. Тэгэхээр хангаагийн уншиж байгаа Шэрүүн Нямбуу чинь Симжанжин аг үү. Симжанжин аг тийм. Хангаагийн хил тагнаа оруулж гарч байгаа юм аваа учраас хангаа өөрөө Симжан. Тэгэхээр Симжанжин аг. Тэгвэл наа чи санжиж сүм баян юм. Энийг галваа юм бэ ч. Энийг галваа юм. Самжанжин аг, санжиж сүм хоёр галваа юм. Тэгвэл миний уншиж байгаа Умааны Бадмихум жоож юу биш юм те. Харин биш үү. Санжиж сүм биш үү. Ийм л асуудал одоо гол нь гараад байгаа шүү дээ. Тэгээд одоо бидний уншиж байгаа маань биш. Шэрүүн Нямбуу биш. Тэгээд тэгээ банчин их чаг үзэхлээр бидний уншиж байгаа чинь Шэрүүн Нямбуу биш юм байна гэж бодгоод байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энэ тухай одоо гол нь ялгааг нь юу гэж хэлдэг вэ? Их чанд санжиж сун Симжанжин агны галуур сум баатан гэж сурсан. За галваа гэж айлцсан тийм ээ. Галваа мөн. Хэдий тийм боловч равжур анжужис дүүийн ширчинжин доо ёдур сумбаанам жидар мянгал. За равжур анжужис дүүва гэдэг нь равжур гэдэг нь бол зүгээр одоо Симжан багхгүй. Симжан нэг төлөөлөл хангаа гэсэнтэй адил. Тэгэхээр нэг л одоо бодгаалын одоо уншиж байгаа түүний сэтгэл тураагж ранжужис дүүва гэдэг нь бол түүний уншиж байгааг л хэлж байгаа. Ранжужис дүүийн тийм ээ. Ширчинжин доо бол байгаа гэж альцсан. За тэгэхээр бол одоо хоёр юм хэлж шít. Нэгдүгээр бол санжиж исэн Симжанжин аг хоёр бол галваа юм байна. Мөн хангаагийн уншиж байгаа ширчинжин доо байгаа. Хангаагийн уншиж байгаа ширчинжин доо. Тэгэхээр миний уншиж байгаа Шэрүүн Нямбуу бол байгаа. Шэрүүн Нямбуу миний уншиж байгаа Шэрүүн Нямбуу мөн гэж. Тэгээ энэ нэг талдаа болохоор галваа гэсэн. Санжиж исэн Симжанжин аг хоёр галваа гэсэн. Нөгөө талдаа хангаагийн уншиж байгаа Шэрүүн Нямбуу мөн гэж хэлж байгаа. Яаж одоо мянга галваа юм бэ? Яаж ойлгох юм бэ? Жидар мянгал шина. За одоо энэ ялгааг л ойлгох юм бол банчин хичээний гад онжигийн намжиг бол ойлгож байгаа. Үгүй. Тийм ээ. Тэгвэл равжур анжужид ширчинжин доо ёд гэж байна. Хангаагийн уншиж байгаа ширчинжин доо байгаа гэж. Шэрүүн Нямбуу байгаа гэж. Тэр хангаагийн уншиж байгаа Шэрүүн Нямбуу маян барт. Тийч Шэрүүн Нямбуу ям барт. Шэрүүн Нямбуу энэ дээж байж санжиж исэн ям барт. Санжиж исэн ин Шэрүүн Нямбуу ингэ хэлсэн юм чинь санжиж исэн ин. Тэгвэл санжиж исэн маян барталтай Симжанжин аг юм бэ. Симжанжин аг ям бартал хангаагийн аг юм. Хангаа Симжан ям байгаа шиг дийн аг юм бэ. Тэгэхээр юу гэх нь вэ? Ачив гэх гэдэг шүү дээ. Одоо тийм байдал дээр туллаа шүү дээ. Гаяар Уважигийн аг яна. Симжанжин аг юм. Аваа байхгүй. Тэр Симжанжин аг гэж хэлж байгаа чинь нэг өөр ойлголт байх гэдэг шүү дээ, тийм үү? Симжан Имбашигийн аг яна. Симжанжин аг байхгүй байна, тийм үү? Эндээс тийм байдал руу очиж штэ. Тэгэхээр энэ зобо гэдэг бол их чухал юм байна. Орондоо ингээл яривал яг л одоо тэр байх ёстой газар нь зөв. За жидар мянгал шина гэж. За одоо хариулна. Дэян равжур анжужис дүүийн ширчинжин доо дээ гэж. За равжур анжужис дүүийн ширчинжин доо бол дийн жигэн сугжийн золвооло дэнэ хайжин дансуу жүрвис равжуржин аг юм бүрдүүл. Равжур анжужис дүүийн ширчинжин доо гэдэг маань бол тэр түүний тэр равжурын хил тагнаа тэргүүтний шамдал дээр үндэслээд энэ дээр тулгуурлаж гарч байгаа одоо хилний одоо аваа дуу аваа болж байгаа учраас равжурын аг гэж хэлж байгаа. Равжурын хил. Тэгэхээр равжуржин аг гэвэл ингэж ойлгох тийм. Түүний хил тагнаа тэргүүтний ингээд тагнаа тэргүүт нь одоо тэр хичээл шамдлага өмнө дээрээс эдгээр дээрээс үндэслээд гарч байгаа дуу аваа. Энэ бол равжурын аг. Хангаагийн үг, хангаагийн хил гэдэг бол хангаагийн хил тагнаа оролцоод өөрөө ингээд одоо
шамдлаар гаргаж байгаа дуу авиг бол цагийн хэл тийм үү. За нэгдүгээр. Цааш нь. Онде дэнэт санжээжийн сүн ямбар жумдсан ганги дөвж яана. За хэл тагнаг ингээд хэрэглээд тэгээд шамдлаар гаргаж байгаа дуу авиг бол равжиржийн аг гэсэн тийм ээ. Равжиржийн аг. Тэгвэл эн чинь яаж бурхны зарлиг мөн гэж үзэж байгаа тэр учир шалтгаан нь юу юм бэ? Бурхны хангайгийн уншин ширүүн юм бо мөн гэсэн тийм ээ. Тэгвэл тэрний чинь равжиржийн аг хангайгийн хэл тэгтээ санжээжийн сүн гэж хэлж байгаагийн учир шалтгаан нь яаж баталж байгаа юм бэ? Яаж тэрийг дүүлж байгаа юм бэ гэх юм бол дэвжир домдог задбаабу санжээ ngойн шиг ингэж санжээжийн шална сүмбийн ширдоодан равжиржийн аг дүжүрийн ширдооныла жожош савжээ цаава данцуула чадвар мэвэж. Ердөө л энэ хамгийн гол юм гэдэг байгаа нь энэ. Бүр гол сэнзум нь энэ шүү дээ. Уул нь энийг л одоо жобоо хийгээд энэ дээр л оцсон бол хичнээн сайхан бай тийм ээ. За тэгэхээр дэвжир зомдог задбоовоо гэж тийм ээ. За одоо эвсүүлэн найруулж одоо зохиосон зохиогч нь бол бодтой бурхан нэгдүгээр шаардлага. Бодтой бурхан. Хоёрдугаар санжээжийн шална сүмбийн ширдоодан гэж. Бурхны одоо аман гэгээнээр зарлигласан чирчинжийн доо. Мөн тийм ээ. Нэг талд зохиогч нь бодтой бурхан бөгөөд бурхны одоо яг өөрийн аман гэгээнээс зарлигласан чирчин доо тийм ээ. Нэгдүгээр шаардлага. Хоёрдугаар ярьж байгаа зүйл нь бол равжуржин аг дүжрүва гэж. Равжуржин аг дүжрүва гэдгийн аг гэдэг нь бол энийг хэлж байгаа шүү дээ. Энэ золвол энэ жигэн согжийн золвоолоо дэнэ гэж дан сууж рууа учраас равжуржин аг гэж тийм ээ. Равжуржин аг дүжрүва гэхээр одоо тэр дээдлийг бодох юм ш. Равжуржин аг дүжрүвийн ширдооны тийм равжуржин аг дүжрүва буюу равжурын уншиж байгаа ширчинжийн доо бол хоёрт болвол жожоо савжаа цаваа данцууллаа гэж. Өгүүлэгтгүүний гүнзгий бөгөөд дэлгэр байгаа дэлгэр тэр үзүүлэх байдалд нь бол ялгамжаа огтосоо байхгүй ба гэж. Миний уншиж байгаа ширүүн юм буу бурхан одоо бодтой бурханы өөрийнхөө аман гэгээнээр айлтсан ширүүн юм буу хоёр бол яг адилхан гэсэн. Одоо энгийнээр хэлэх тийм ээ. Хангайгийн уншиж байгаа ширүүн юм буу бурханы одоо бодтой бурханы өөрийнхөө одоо аман гэгээнээр айлтж байгаа ширүүн юм буу бол ялгаа байхгүй гэж. Байхгүй. Савадан савжээ гэж байна. Савадан жачевийн тэр тэнцвэллээ бол ямар ч ялгаа. Савжин жачаа гэдэг тийм. Савадан жачевийн лам дэмба тэнцвэллээ бол ямар ч ялгаа. Тэгэхээр бид нар ширүүн юм буу уншиж байгаа чинь жинхэнэ ширүүн юм буу юм байна шүү дээ. Жинхэнэ ширүүн юм. За одоо харин Симжанжин аг гэдэг чинь юуг ойлгох юм бэ? Симжанжин аг шиваян аншиг жожир жидвийн жожижийн цэг дэнэд тогмор зомдог жидбабу Симжан имбан ам Симжан рангавын жожид палва жиргла жайвис равжуржин аг янла Симжанжин аг мимбийн чадвар татдоо. Энэ ингээд хамаг гол юм. Симжанжин аг санжээжийн сүн хоёр галваа гэж хэлсэн тийм үү? Амьтны хэл бурхны зарлиг хоёр хоорондоо хар шимаа галваа гэсэн. Тэр Симжанжин аг гэдэг чинь юу ямар ойлголтыг ингэж бүлтэн томьёолж Симжанжин аг гэж хэлээд байгаа юм бэ гэсэн. Тэрнээс биш Симжан гаяруважигийн агийг Симжанжин аг гэж хэлээгүй тийм ээ. Симжанжин аг гэдэг чинь нэг өөр ойлголт бол таараад байсан шүү дээ. Тэр нь юу гэж байгаа гэхээр жожир жидвийн одоо өгүүлэгдэхүүнийг өгүүлж байгаа тэр үгийг тийм ээ үгийг одоо тэр хэлж байгаа үгийг анхлан зохиогч нь Симжан амтан байх юм уу? Симжан рангавын жожир палва гэж. Эсвэл одоо игэл амтны одоо өгүүлэхүүн игэл өгүүлэхүүн байх юм бол тэр бол
А равжуржин аг янла Симжаанжин аг маянбын чадвар татдаг. Моз Симжаанжин аг шиваян ганшиг жожирдүжин жожижин цэг дэнэт тогмор домдог жидвоо Симжаан Ямбан ам гэж. Тэгэхээр анхлан зохиогч нь, анхлан айлдагч нь, зохиогч нь амьтан байх юм бол тэрийг Симжаанжин аг, Симжаанжин аг, Симжаанжин анхлан зохиогч. Симжаа Рангаавын жожид палва жиргла жавис равжуржин аг янла Симжаанжин аг маянбын чадвар татдаг. Игэл амьтны игэл одоо өгүүл хүн байх юм бол тэрийг бол равжрын аг гэж хэлнэ. Симжаанжин аг. Симжаанжин аг байх юм бол яах вэ? Анхлан тэр үг тэр сэдвийг анхлан зохиогч нь Симжаан байх ёстой. Одоо тэгэхээр яг сайхан ялгарчиж байгаа үстэй. Тэгвэл Хангагийн уншиж байгаа Ширүүн Нямбо чөж Ширүүн Нямбо юм бартаа. Ширүүн Нямбо яна дэ чөж Санжиж Сүүн юм бартаа. Санжиж Сүүн маян бартаа Симжаанжин аг юм бэ ч. Жийч Симжаанжин аг маян бартаа. Симжаанжин аг юм бартаа Симжаан гаяар уужигийн аг юм бэ ч тийм ээ. Хангаа Симжаан юм байгаа шиг дийн аг юм бэ ч на мачуу. Үу Симжаанжин аг шиг одоо дон Симжаанжин аг шиг дон шок гэвэл үхэн. Тогмор одоо зомдог жидваа буюу тогмор зомбаабон Симжаан байх ёстой юм аа. Тэгэхээр Ширүүн Нямбог би анхлан зохиогоогүй учраас Симжаанжин аг биш байна шүү дээ. Симжаанжин аг. Миний үг мөн үг гэвэл миний үг бол Хангагийн үг бол мөн яагаад гэвэл Хангагийн жодоо жингэнлээ дэнэ жүмэн аг юм. Хангагийн жодоо жингэнлээ дэнэ жүмэн аг учраас Хангагийн одоо уншиж байгаа Ширүүн Нямбог мөн гэж. Харин Хангаа анхлан зохиосон зохиогч нь биш учраас тэр Симжаанжин аг гэж байна шүү дээ. Тогмор зомбаабон зомдог жидбаабон бол анжаа учраас яах нь. Анжиж исэн бол. Тэгэхээр одоо ямар ч асуудал боллоо шүү. Бидний уншиж байгаа Ширүүн Нямбо мөн бүр тэр байтугай үнзгий дэлгэр утхан бүрдсэн байгаа тэр байдал нь бол бодиттой бурхан өөрийнхөө аман гэгээнээр айлдж байгаатай ямар ч ялгаагүй. Миний одоо игэл одоо Хангагийн уншиж байгаа Ширүүн Нямбо бодиттой бурханы одоо айлдж байгаа Ширүүн Нямбо хоёрын бол тэр үзүүлэх тэр юм бол ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ Хангагийн уншиж байгаа Ширүүн Нямбо бол Санжиж Сүм мөн үү гэвэл мөн Симжаанжин аг мөн үү гэжээ. Симжаанжин аг гэдэг чинь тогмор зомдог жидваа Симжаан юм уу? Эсвэл Симжаа Рангаавын жожиг пэлва байх юм бол тэрийг Симжаанжин аг. Игэл амьтны игэл өгүүлэх бол байх юм бол бас Симжаанжин. Энэ Ширүүн Нямбо бол игэл уншиж байгаа нь игэл боловч игэл өгүүлэх хүн биш. Хоёрдугаар бол анхлан зохиогч нь айлдагч нь бол амьтан биш. Хангаа биш. Симжаан биш учраас бол Симжаанжин аг биш. Тэгэхээр ингэ болж байгаа үст тийм ээ. Тэгэхээр болж байгаа үст. Тэр бол одоо өнгөн одоо нөгөө нэг эхлээд нөгөө нэг гэн уншаагүй гартыг уншчаад зүйл болоод байна. Бол одоо татхыг ойлгоогүй тийм ээ. Санжиж Сүнда Симжаанжин агны галвайн гэхээр за юм байна. Албэ эндэн ширчинжийн доо дэ Санжиж Сүн ийна Санжээ Ямбар дүвдэ ийн гүүсүн түг сумла Санжээ Ямын чадвар мэвичэр шина. Эндэн ширчинжийн доо дэ Санжиж Сүн юм болвол Санжээ Ямбар дүвлэх хэрэгтэй гэж. Ширчинжийн доо ч Санжиж Сүн юм болов те бурхны зарлиг юм болвол тэр ширчинжийн доо бурхан байх, бурхан гэж батлах хэрэгтэй болно гэж. Ийм асуулт гарна. Ширчинжийн доо бол Санжиж Сүн гэсэн те Санжиж Сүн юм болвол тэр бурхан гэж одоо батлах шаардлагатай болно. Яагаад үг гэвэл бурхны гүү сүн түг багш нь зарлиг таалал гуруула бурхан
юм шүү дээ гэх тэ. Гүүс сүм түг гуруула бурхны одоо лагшин зарлиг таалал бол гуруула бурхан мөн биш гэдэгт бол ямар ч ялгамжаа байхгүй тий. Гэх юм болвол за энэ бас чухал асуулт тийм ээ. Тэгэл гүүсүм түг сүм гүүсүм түг сүм яжилт журмын санжээжийн сүмний яжилт журмын санжээжийн сүмний он ловлом дүү сүн а, сүн сүнчээ сүнчээ дүм дүүийн тодномжийн цог жачир сагвын лагжээсүү журмын санжээжи сүнгийн дан янлаг дүгжүүд нь дамбаа шигла жогжин санжээжийн сүн замла энда меговис жом мэдөө гэж. За тэгэхээр бурхны зарлиг болвол бурхан байх ёстой. Ягаад гэвэл багшин зарлиг таалал тийм ээ гуруула бурхан байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо энд ялгааг нь тийм ээ. Үүсүн түг сүм яжилдуу журмын санжээжийн сүннээс гэж тийм ээ. Багшин зарлиг таалал гэдгээс одоо тусдан тавьж үзэж байгаа бурхны зарлиг гэдэг нь бол урд зовломдуу те суралцах дам мөрийн үед тийм ээ. Суралцах одоо дам мөрөд суралцж байх үедээ гэх юм одоо зовлом гэдэг чинь бол мелоламаас доошгоо шүү дээ тийм ээ. Зовломдуу сүнчээж санжээ сүнчээ дүн дүүийн тодномжийн цог жачир сагвын лагжаас үж байгаа. Тэгэхээр амьтны тусын тулд номоо зарлаглах тийм үү? Нацуг ди сумба гэдэг тийм долоо банжир долоо бомбарж идэн ганда яндаг дамби өмнө намбаа гүндэн нацуг ди сумба тэр тэр одоо нэг номын хүрдийг эргүүлж зарлиг номоо үзүүлж амьтныг одоо амар амгалангийн замд хөтлөх тэр зарлигийг тийм үү? Тэр зарлигийг бүтээхийн буйны чуулганыг агуу ихэд хураасны одоо тэрний яг үр дагаварт нь бурхны зарлигийн одоо их шиг аялгау 60 их шиг аялгуулууга төгс бол ийм болж байгаамаа. Амьтны тусын тулд зовлонгоос гарахын тухайд бол тодномжийн цог жаачин буу тийм ээ. Тодномжийн цог жаачин буу. Буйны чуулганыг бол агуу ихэд. За энэ бол одоо бүр галчин дамид сүмдүү цогсаах бааш тийм ээ. Галчин дамид сүмжийн цог биш. Галчин дамид сүмдүү хоолшгүй 3 их галавт бол буян хурааж байгаа. За тэрний үр дагавар нь бол яг түмэн янлаг дүгжүүдэн дам тийм ээ. Эхний зарлиг бол 60 их шиг лугаа төв. За энэ ямар 60 их юу гэж байгаа юм. Одоо 8 дугаар бүлэг дээр гарна шүү дээ. Ондогжингийн 8 дугаар бүлэг дээр янлаг дүгжүүдэн дам тийм ээ. За ийм болж байгаа маа. Энэ санжиж лагжээ гэдэг нь бол одоо гарын дардас шиг тийм ээ. Одоо эсэн дээр ингээ гараараа дарахаар ямар гараар дарна тийм хэмжээний л одоо юу гардаг шүү дээ тийм ээ. Дардас гардаг шүү дээ. Тэрэн шиг л сан. Ямар буян хурааж байгаа тийм хэмжээний үр тийм ээ. Галчин дамид сүмдүү цугсан. Тэ санаанд багтчихгүй. Тийм хэмжээний буян хурааж байгаа учраас тийм их хэмжээний буян хураасны үр дагавар нь бол бас агуу их байна. Тийм ээ. Агуу их үр одоо уг шалтгаан байгаа учраас үр дагавар нь ч гэсэн агуу их тийм. Жүү жаачин бол агуу учраас брев нь бас жаачин бүү. Замжи мичава шиг гардг юм аа. Түүнээс биш санжээжин сүн замлаад энда меговын жом мэдөө гэж. Бурхны зарлиг төдийд бол тэр адил одоо байх албагүй тийм бол тийм байхгүй маа гэж. Жом биш жом мэдөө гэж. За энэ хүрээд бол ингээд юу бол болж байгаа юм. Босол гажид нэгэн норгуу дээр бол ингээд гад онжиж нам шиг. За ингээд одоо оноо чөжөж үе дагничи гэдэг өөр. За одоо парчин тажид гад онжоо юу гэж. Гад онжоо парчин тажиж одоо нэгэн ихэн дээр гад онж байгаа өдөр нэг чаг үү. Тийм ээ.
За оноо ондог нам юмжинд байдан дужид сүлжэдэр ян шина жир байдан дужид сүлла ни өдө мадын бар байваа жигдэн яя мяун бар байваа жигний суёд. За энийг эдрэг бол уншицсан шүү дээ тийм ээ. За ондог нам гэж тийм ээ. Нам намирм гэдэг нь нам ондог нугуудыг бол юмжийн доонд бол байдан дужид сүл. Хийг нь бол ингэ нууж үзүүлсэн. Тэр ёс нь ямар байдгийм бэ гэвэл ер нь бол хийг нууж үзүүлэхэд бол хоёр янз байна. Үзүүлэхгүй нуух гэж нэг байна. Үзүүлэхгүйгээр нь. А мөн үзүүлсэн ч тодорхой биш гэж. Яя мяумбар байв. Мяумба гэдэг нь бол мисэлва гэсэн сан. Мисэлва гэдэг нь хэдий үзүүлж байгаа боловч тодорхой биш. Тодорхой биш. Ингэж үзүүлэх гэсэн ийм хоёр байдаг юм аа. Дэрний чимаадар дэ гэж. Ондогжин боор ондогжин болвол тэр ширчин дооны байдан ондог жир юм баг гэдэг тийм ээ. Байдан ондог. Тэгэхээр тэр нь бол үзүүлж байгаа боловч мяумбар байваа юм аа. Яагаад гэвэл ондог жанчийн саниж шодог нам юмжийн доонд бол мяумбар сүлжээд юм. Ширчин доонд бол ондог жадын одоо цанид шодог гэдэг нь бас цанилэг гэсэн санаа. Цанид гэдэг нь бол шодог. Догоон онзон дээр рандууг шодог гэдэг дүүрэн дээр гардаг л шүү дээ тийм ээ. Дүүрээгээ сайн харах юм бол шодог гэж байгаа шүү дээ. За ондог жажийн цанид шодог нугуудыг бол юмжийн доонд бол мяумбын сүлжээс үүссэн юм байна. Мяумба гэдэг нь нисэл ба тодорхой биш. Үзүүлсэн үү үзүүлсэн. Гэхдээ тод томруун гэдэг шиг тийм тод томруун тодорхой ийм байдлаар бол үзүүлээгүй гэж. Тийм байдлаар бол ондог жажийн рандуг юмжийн доо дэдэр дэмба маян дээ гэж. Ондог жажийн рандуг гэдэг нь бол яг өөрийг нь хэлж байгаа шүү дээ тийм ээ. Ондог жажийн рандуг гэдэг нь бол рандууна гэдэг нь бол яг өөрийн өөрийнх нь одоо цанид юм уу тэр биш. Яг өөрийн юмжийн доогоор бол дэдэр дэмба маян дээ гэдэг нь юмбын сүлжээс дэмба маян дээ. Дэ жажийн рандуг дээ ойсууд. Яг өөрийн нь бол тий одоо юу гэдгийг шиши, ламши, намчин, намзэг журва, зэмүү журва, гажигмын журва, таржийн журва, брайв чөөгүү гэдгийг бол яг бодтойгоор үзүүлсэн юм гэж. Шууд үзүүлсэн юм. Тэртэл дээжод ойсууд юм би юмжийн доожиг явъя гэж. За доолоо чавга гүнчиг зад шээсүгжин гавсуу журваад нь тааж дваа гэж. За энэ доолоо чавга гүнчиг зад гэдэг нь дэлгэв донслын үг шүү дээ тийм ээ. Дэлгэв донслын энэ мөрөгдлийн шүлгэн дээр ингээд энэ нэг шэро паржин бол дээж энцгэл өөрж гүнгийн намар ячир гүнчиг цал гэдэг нь домбор дамжава хүн чожижин шүн гарсан тий. За тэгээд доолоо чавга гүнчиг зад хагва тогмиж өмнөжжис мэпун гонлоо санааны анжаа чумбо намшид заад. За амтны тусын тухайд тийм үү. Хагва тогмид болвол амтныг одоо зовлонгоос аврахын тухайд бол мэпун гонлоо санааны гэдэг нь бол ширчинжин дооны утгыг бол өөрөө бол тайтар болгоогоод тэгээд анжаа чумбо намшид заад чумбо намшдыг хос юм аа гэж. Энэ дэлгэв донслын үг. За энэ үед бол юу гэж гарч байна. Доолоо жавга гүнчээс сэсгүжин гавсуу журваад нь тааж доо. За дамбооны журваа нь бол самжиг пунцэг нийтэн дамбын павга тогмож байж. Самба гэдэг нь санаа. Журваа гэдэг нь одоо үйл ажил нь тийм ээ. Тэгэхээр санаа болоод үйл ажил нь бол хоёулаа хотолж болно тийм. Самба пунсын цугва, журваа пунсын цугва. Самжиг пунцэг нийтэн дамбын павга тогмож байж. Павга тогмод бол ширчинжин дооны намшид зад ирэгдээ гэж тийм ээ. Ширчинжин дооны бол одоо тухай зохиох нь бол зохистой юм аа гэж таарна. Ягаад гэвэл живзунла юмжин дооны цэгдэн зогвор санаа гэж. Живзун жамбоо гомбоогоос тийм ээ. Мадрин гэгэнээс юм судрын үгийн утгыг бол бүрэн гүйцэд одоо сонордоод тэгээд одоо таалалдаан багтаасан мэрэгэн юм аа гэж. Энэ журваа бодолж байгаа нь. За Невала сүм гэж. Гадан данжижин овуулаж чадваа гэж. Гадан данжижин овуулаж чадваа. Галва мянгаллаж чадваа. Еврогдуу данжиж чумба намсаж данжин ойс оос гэж. Ерөнхийдөө бол бүгд одоо ойлгомжтой болсон сэдвүүд байна тийм ээ. Ийм гурван зүйлийг ярина гэж. За Дамбуула сүм. За энийг бол тэгэхээр айхтар нарийн одоо яагаад
Дугаар ингээд бүгдийн хамаг гол юуг нь хилцсэн шүү дээ, тэ. Нууц кодыг хилцсэн учраас одоо бол нэг хэцүү биш, тийм ээ. Дамбуула сум шанлуг гагвар анлуг шавга дела зомбо бонгоо дамбууны хажиг га тамжид дүлжэн жүжийн шива ин шинг га тамжид тийм ээ. Бурхны зарлиг бүгд бол чавийн сэтгэлдэх юм шива буюу мэдл юм аа. Шив юм аа. Га тамжид дүлжэн жүжийн шива ин. За хажиг. Тэгээ эн чинь бас Бурхны зарлигийг сонсоод тэгээ сэтгэлдээ төрүүлээд эрдэм болгож байгаа шүү дээ. Тэр нь ёндон нам гэдэг чинь бол өөрөө шив шүү дээ, шив тийм ээ. Тэгэхээр бас тэр тал руу нь бодоод ах шиг байгаа. Энэ нэгдүгээр хажиг. За га тамжид бол дүлжэн жүжийн шива ин шин данжижан шива ин шээсэр. Данжиж гэсэн шив юм аа. Оноо санжаар анжижийн дүвэн га мэ. Хүний одоо өөрийн сэтгэл үнсээр үнцэн багт одоо юу хин дээр банжижистүүд энэ бол одоо төрөний маягаараа л ойлгох хэрэгтэй шүү дээ. Томор зомбоо синжаа юм бадан бишээ санжаа юм бадан томор зомбоо тий. Тэгээд бол одоо яг жинхэнэ одоо ранжужист өва гэдэг нь бол нэгдүгээр тогмор зомбоо санжаа юм ба хоёрдугаар гэвэл одоо өөрийн эрхээрээ тийм ээ өөрийн эрхээр хүн бол өөрийн эрхээр гэдэг нь бол бусад одоо хин нэгэн нэр амжиж заалгаж ингэж айлтж байгаа биш гэсэн байна шүү дээ. Санжаар анжужийн дүүийн гам явардал дамжаад ийч. Дод минутаа санжаар анжужийн дүүийн сүүн янлаг төгжүү ёд вэч. Таян га данжоо тойвын дүлжэн жүжийн яншээ мэвартал га данжоо шива юм. Хэрвээ шив гэх юм бол энэ чинь сонсож болохгүй муу энэ чинь сонсогдох юм биш болчих гээд байна шүү дээ тийм ээ. Га данжоо хоёр чинь шив гэх юм бол тэрийг одоо га данжоо хоёрыг зарлиг шаштрыг сонсох тийм дүлжэн жүжийн гэдэг нь шавийн яншээ тийм ээ чихний мэдл гэж бол байхгүй юм гаргаад байна. Яг л га данжоо хоёр шив шүү дээ тань. Байна. Тойжингийн ширв жүн чадвар жүрөө гэж. Тойжингийн ширв. Хэрвээ га данжоо хоёр шива гэх юм бол тэрийг сонсох бололцоог бол тийм. Тэгвэл тойжингийн ширв гэдэг юмны үргэлжилтэн тасрах болно гэж. Тойжингийн ширв байхгүй байна шүү дээ. Тавиала жүмийн ширв тийм ээ. Сонсоод одоо төрдөг тийм ширв гэдэг юм бол илгүүн гэдэг юм бол байх бололцоог байна. Яг сонсох юм байхгүй болчихсон. Га данжоо хоёр хоёулангийн шив гэх юм бол за хажиг Минцэг игээс сум оймд эндээ Минцэг игээс сум гэдэг одоо нөгөө дүүрэн дээр л үтсэн шүү дээ бид нар сүүлд нөгөө сүүлд бас нөгөө уншихтай оны өмнө. За Минцэг игээс сум чиж оймд эндээ намдал төгсөг гундаг оймдлаа. Өөрийнх нь санаа бодолтой төстэй таарах маягийн үг байвал ингээл авчраал буудал мааж байгаа юм шиг л ингээл хүн тат тийм. Заримдаа өмнөх ойдох үгийг унш утгыг ойлгосон байна. За цэгсэг гүндэг оймдлаа шээсэн бичрна мачвд дүндэ Минцэг игээ сүмжийн дон жожир жидвийн чаадэ оймдууд юм бич. Тэр нэр үг үсэг гурвын утга өгүүлэх түүн болж байгаа тэр зүйл бол оймд юм а гэж тийм ээ. Одоо тийм тэр үзүүлж байгаа утга юм нь бол утга тий дон жожир жидвийн чаа гэхээр одоо юу гэж хэлмээр вэ? Тэр утгынх нь өгүүлэгдэхүүн болж байгаа тал нь бол мөнх бус биш юм а гэж. Тийм ээ баг мөнх шахуу юм тийм ээ. Мөнх юм а. Нэр үг үсэг гурвын өгүүлэгдэхүүн тэрүүгээр илэрхийлж байгаа тэр өгүүлэгдэхүүн утга нь утгын хувь хэсэг нь гэх юм уу да тий. Тэр бол мөнх юм а гэж хэлж байгаа болохоос биш нэр үсэг үг гурвыг мөнх гэж хэлсэн үг биш ээ. Жижиг жижиг чадаа оймдууд юм биш. Чожис чадваа бон жодва жиген согло иген чашаа нам үнлэнгийн ремба жидава шүнду живэр шатвадан нангал байж. Чожис чадваа бон жодва жиген согло иген чашаа нам үнлэнгийн ремба жидава шүнду жидэр шатвадан нангал байж. За тэгэхээр номлогч одоо зохиогч өгүүлэгч
түүний хэл тагнаа тэргүүднээс гарч байгаа тэр одоо үг үсгийн одоо нэрийн хувь хэсэг нугууд бол үнлэнгээр юм ба жида уушинду живэр шат. Тэгэл ямар сэтэл байна тийм маягаар л ингээ гарна шүү дээ тийм ээ. Тийм ээ. Ах юм бодж уу сахилам ярина гэсэн үг шүү дээ. Юу ингээнээр бол тийм ээ. Мухай юм бод сэтгэл үнлэн муухай бол тухай юм гарна шүү дээ амнаас. Тийм ээ. Аа. Тийм учраас одоо энэ замиран буюу зам мөрөөр явах одоо зовлонгоос гítэлж гэл үндсээ засъя гэвэл хамгийн эхлээд хилээ анхаар гэсэн шүү дээ. Хилэн дээр одоо муу мухай үг хэлдэг, одоо хараал өрөөл хэлдэг, амьтныг янз янзаар хэлдэг байлаа гэд болвол сэтгэл бол тэрийг дагаал яваад. Тийм учраас тэгэд бол одоо бидэн шиг анхлан суралцагчид бол хилээ анхаараа. Хилээ. Тэгээд тэр чинь ингээд нөгөө ажмаар ингээд. Түүнээс биш одоо аман дээрээ хатуу ширүүн нөгөө үг хэлээд гисэн мөртлөө дотроо одоо Синжаан тамжид деваадан дивижуудан дамбарж үрж бодож чадахгүй байна. Энэ шиг анхлан сурвал за тий гүнлэнгэр юм ба жида уушинд живэр шадаад нангал. Шаян дамжаадай мэтэ вартаал намдэл иген ойжун горимдан омбрежийн горимдан жудурайжин горимдан ранжу живүү жава согсуу шадвич хажиг бовашидэн сүрүү гаяа санидуу жугаа мэтэдэ гэж. За боваши гэдэг нь бол нөгөө юу хэлж байгаа шүү дээ. Чиваши гэсэн үг шүү дээ тий. Нөгөө дөрвөн эрдэм чивашидэн дэм ба гэсэн шүү дээ тий. Чиваши. Боваши гэдэг нь бол дөрвөн одоо цамбаа гэх тий. Тэгээ боваши гэдэг бол дөрвөн эрдэм. Нөгөө бурхны зориг бол нөгөө утга төгөлдөр цагаан зүгийн номтой барилдсан тэгээд Нисванисыг төвчхийн тухайтад тийм ээ. Тэрчлэн одоо ийм бовоо шидэнжин сүрүү. Энэ бовоо шидэнжин сүрүү бол аян цанид гэж тавьж байгаа ч бол таахгүй баг. За ерөнхийдөө том төстэй тавьсан байгаас бовоо шидэнжин сүрүү бол аян цанид гэж тавихаар бол болохгүй гэж. Яг тэгвэл данжөө заваа ширв цанидтэй юм биш. Данжөө заваа ширв. Тэгэхээр заваа ширв буюу гомблөдвийн гэгээний зохиосон заваа ширв гэж ном байгаа шүү дээ. Бэлгүүний үндэс гэсэн. Хоосон чанарыг одоо айлцсан хамгийн гол ном. Тэгэхээр энэ заваа ширв бол шаштар юм аа. Одоо ялгадаг болсон тийм. Яга шаштар юм гэхээр зохиогч нь Симжаан баггүй. Санжээ биш. Симжаан. Гомблөдвийн гэгээн бол өөрөө Симжаан юм. Санжээ биш. Саажувын Жанчуу Симба шүү дээ тийм ээ. Саажуу Жанчуу Симба. Жанчуу Симба учраас зохиогч нь юу болж байгаа вэ? Симжаан болж байгаа учраас зохиосон ном нь Данжөө болж байна. Данжөө. За тэгээд Данжөө заваа ширв бол цанидтэй юм шиг. Хажиг таны тавьсан цанидтэй юм. Сонжоод юм аян гэж те. Цанид буюу бовоо шидэн жи сүрүүн юм. Гаян гаа бол биш юм аа. Ян хажиг. Зумбабо домбо шенжи жесум мапрамгаар дүлжаан домдуу рандувжис замбин суунуудэ гэж. Тэр рандувжис гэж байгаа. За одоо энийг хэлээд хар. Зумбабо домбо шенжи жесум мадамбар гэдэг нь зарилэгч тийм ээ. Тэр сургаалыг үзүүлэгч нь бол одоо бусад өөр багш нарыг баган дуурайж юм уу тэдраар заалгаж ингэж айлдаагүй. Мөн дүлжаан дондуу шавийн тусын тухайтад өөрийн эрхээр одоо тойрвсон ийм эрхэм зарлиг бол гаа юм аа, зарлиг юм аа гэж тодорхойлж штэ. Хажиг. Тэгэхээр бол энэ бас таарахгүй гэж. Тэгэхээр санжээ ранжужис дүүа гэдэг түрүүн гарсан штэ. Равжур ранжужис дүү, санжээ ранжужис дүүийн ширчин доо гэдэг юм бол ер нь тэгээд энэ хажгийн энэ айлцснаас бол ингээд харахаар ер нь ойлгож байгааз. Зумбава домбо шин жижээсү мапаммар. Тэгээд дүлжаан дондуу рандувжис зам. Өөрийн хүчээр гаян цаны сэрва мэтэдэ гэж. Шаривуудан жарасыг нижин тива тэлэн задвин шэрүүний бон доцогдэ. Зумбава домбо санжээж жижээсү бараннаас. Тэгэхээр шэрүүний бон дотор байгаа Пагважарасыг Шарибу хоёрын асуулт хариулт маягаар ингээд зарлигласан энэ хэсэг судрын үг болвол зарлиг одоо зарилгэлж байгаа нь бол зарилглагч одоо бурхныг даган одоо айлтж байгаа юм аа.
ийм юм. Гэхдээ Шарибудан 62-ын айлдж байгаа тий. Аа тэр хэсэг болвол одоо Шарибу асуугаад Павгажаараас хариулаад байгаа. Энэ ширүүний бүгийн энэ хэсэг бол Санжээжийн гаа мөн үү гэвэл мөн шүү дээ. Эхний зарлиг мөн үү гэвэл мөн. Гэхдээ таны хажиг таны тавьсан энэ Цүмбобо, Домбо, Шинжи, Жесү, Мавранвар гэдэг чинь өөр одоо ямар нэгэн зарлагч тэр нөгөө багшийг бол дагалгүйгээр гэсэн шүү дээ. Дагалгүйгээр гэдэг шаардлагыг хангахгүй бурхан багшийг дагаж аль. Ягаад гэвэл бурхан багш нөгөө Самуу Наван Шижээвийн Дэнгэн Зэлдааны юмбар шүглээд тий ийм тэгээд түүнийхэн хүчээр Шарибу Жанаск хоёрыг адистэдлээ тэр хоёр ингээд яриад эхэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол таны тавьж байгаа цанид болохгүй байна гэж. Цүмбобо Домбо Санжээжийн бурхан багшийн бол одоо адистэдлийн хүчээр ингэж байгаа шүү дээ. Тэртэл гансаг нивүүдээ Домбо Санжээжийн дүлжээ юм биш. Санжээжийн Жесү Брамаа ямбартал гансаг нивүүдээ гэдэг нь Павгажаараас болоод Шарибу хоёр бол хүн багшийн чавын юм шүү дээ. Тийм учраас багшигаа даган шүү дээ гэсэн. Хажиг Дэндэн доцогдээ га инжан Санжээжи сүм маяндэ гэж. Дэндэн доцогдээ тийм ээ. Шарибудан Павгажаарасны хоёрын бол асуулт хариултын доцог удрын энэ үг бол га мөн боловч бурхны зарлиг биш ээ. Маяндэ шална сүмбийн га маян биш. Тэгэхээр хажиг бол Санжээжин га бол шална сүмбийн га юм би чав гэж бодож шүү дээ. Га яна. Шална сүмбийн га буюу бурхны зарлиг гэдэг бол бурхан өөрийнхөө аман гэгээнээр л айлдсан байх юм бол тэр бол бурхны зарлиг гэдэг тийм ээ. Тэгэхээр тийм бол алба байхгүй шүү дээ. Тэр үедээ Тэнгэрийн одоо хингэрэг хүртэл дуурахад энэ одоо ном айл байна шүү дээ. Шална сүмийн га маян бичэрдэ жинжин лавын га юм бичэрсэрнэ амаала мачив гэдэг. Шална сүмийн га маяна Санжээжин сүм маян би мачив гэсэн үг шүү дээ. Амаала мачив гэдэг нь энэ дээр хэлдэг шүү дээ. Амаала мачив гэдэг. Санжээжин сүм яна Санжээжин шална сүм би мачив гэж. Тийм ээ. Бидний зарлиг байлаа гэдэг аман гэгээнээр зарилгэлсан байх албагүй юм аа. Яагаад гэвэл Санжээжин га яна Санжээжин шална га залвийн мачив гэж. Бидний зарлиг бол бидний яг өөрийн одоо нягуураас аман гэгээнээс бол ингэж зарлиг буулгах бол албагүй байдаг юм аа. Энэ тухай бол дэлгэрэнгүй 8 дугаар бүлгээр ондог жингийн 8 дугаар бүлэгт тийм чойгу бурхны одоо брайв чойгу буюу бурхны лагшин үзүүлдэг. Бурхны лагшин ямар гайхамшигтай вэ гэдэг нь бол энэ дээр бол дэлгэрэнгүй гарна. Бурхны одоо шар үссний нүх сүв болгоноор шар үссэн ч гэсэн бол одоо ном айл тааш тийм ээ. Гайхамшиг. Тэр бол Санжээжин га яна Санжээжин шална га зал чав. За хажиг бовоо шидэнжин сүрв тартуг аян цанид. Дөрөв нь юу гэлээ? Дөрөв нь энэ дээр чинь бовоо шидэнжин сүрв гэсэн тийм ээ. Тэгсэн чинь данжуу заваа ширүү гэж чойжин авчираад хажгийг байхгүй болох тийм ээ. Хажгийг гагалсан. Яцаасан тийм ээ. Одоо тэгсэн чинь бовоо шидэнжин сүрв тартуг гэдэг үг нэмээд. Дараагийн. Бовоо шидэнжин сүрв биш сүрв тартуг. Сүрв тартуг гаийн цанид гэсэн. Хажиггээс дэ мэтэдэ. Заваа ширүүдэ цаниддэ юм бичэрдэ. Дэ бовоо шидэн ган шиг сүрв тартуг юм бичэр. Гэсэн чинь одоо нэг хажигтай хариулж штэ тийм ээ. Тэгсэн чима мадувдэ гэж. Сүрв тартуг юм ба даамаадуу гэж. Сүрв тартуг юм ба даам. Сүрв тартуг биш ээ гинэ. Намба санжээбийн данжоо тартуг юм бичэр на дэр мачив гинэ. Сүрв тартуг юм ба даамаадуу. Сүрв тартуг юм бартал намба санжээж данжоо тартуг юм бичэр. Дэр мачив аваа ичлаа штэ тийм ээ. Тэгээд сүрв тартуг юм бийн баталгаа нь намба санжээвийн данжоо тартуг юм ба муу юм шүү дээ гэж өгөөд нь шүү дээ. Тэгэхээр яа алба байхгүй гэж байна. Тэр мачаа үгээд одоо яг одоо Денсаад
очоод тэгээд чойрд гараад тэгээд дэр мачиг гэж хэлвэл ер нь тэгээд зүүдээ тэгээд дэр мачиг гэхийг бол хэлцэхгүй шүү дээ. Тэгвэл дэр цаа гэл тийм ээ. Дэр мачиг дэр цаа гэдэг. За дэр мачиг чавд намба санжевын данжоо сүрүү юм би чавичарна мачаав. Намба санжевын данжоо ина бурхны тийм ээ. Бурхан шашны шаштар болвол цөөрөв баг. Хэн зарлиг баг. Оноо гомболуду сүмбобо тартуг юм бартал заваашируу сүрүү тартуг юм. Асуудал энэ дээр л гарч байгаа. Хажийн бовоо шидэнжин сүрүү тартуг гаа гэж тавьсан шүү дээ. Тэгвэл заваашируу чөөж сүрүү тартуг юм бартал. Бовоо шидэнжин сүрүү тартуг юм биш. Тэгвэл тэр зарлиг нь сүрүүд эрхэм зарлиг тий эцэс чандын бүр эрхэм зарлиг болж байгаа юм бол тэрийг айлдсан зохиогч нь тийм ээ тэр зарлаглагч гэх юм уу зохиогч гэх юм уу айлдагч нь бас яах нь нөгөө сүмбобо тартуг бол таах гэдэг шүү. Тэгвэл оноо гомбол өдөв чөөж сүмбабо тартуг юм бартал заваашируу нөгөө айлдсан ном нь сүрүү тартуг юм биш. Тэнэ дэчөөж чөөлөл хагвын сүмбабо мэмортаал. Тэр сүмбабо тартуг гэдэг чинь тэрнээс илүү одоо ном айлдагч, зарлаглагч, төөрөгч, зохиогч байхгүй гэсэн санаа. Тэ? Сүмбабо тартуг бай. Тартуг бай. Тэ? Чөөлөл хагвын гэдэг нь түүнээс илүү гэдэг нь гомбол өдөө тийм ээ гомбол өдөөс илүү сүмбабо мевартал. Төдвичэр дод минутэ чод жанжуу сэмба юм бэ ч гэж шүү. Жанжуу сэмба юм бэ ч. Тэр гомбол өдөө бол жанжуу сэмба юм аа. Жанжуу сэмба юм. Жанжуу сэмба учраас яах нь түүнээс илүү одоо зарлиг ном зарлаглагч бол байгаамаа. Тэр нь бурхан юм аа. Наа чи өөрөө бурхан болоогүй жанжуу сэмба шүү дээ. Одоо хэлгээд шүү дээ тий. Тэгээ жоохон ороож авал юм бол. Ороож авлаа гэх юм уу одоо ингээд ойроод ингээд бодох юм бол хаана ингээд логикоор дараалалаар нь ингээд хөөгөөд бодох юм бол тийм ээ. Тийм асуудал дээр очих гээд ш. Чоолол хагуун сүмбава мэ ортол төдвич дод гэж хийж болохгүй. Ягаад гэвэл чод буюу гомбол өдөвч нь тэнчүүлсэн ба шүү дээ. Тэгэхээр түүнээс илүү огч байхгүй гэж боё гэж. Ян гаж санжээжин га яна санжаа ранжужис дүүийн га юм бин чавсрва юм итэдэ равжур ранжужид дүү ширчинжин доо ёвэ ч гэж шүү. За одоо энэ тийм ээ. Санжээжин га яна санжаа ранжужис дүүийн га юм бин чаваа байх гэж. Санжээжин ганий зарлиг бол хүн одоо өөрийнх нь одоо ранжужис дүү тий байх бол албагүй юм а өөрөө уншиж ах юм тийм санагдаж шүү дээ. Байх албагүй юм а. Равжур ранжужис дүүийн га ширчинжин доо байгаа гэж. Равжур ранжужис дөө гэдэг нь равжур гэдэг нь бол игэл гансгийг төлөөлүүлж хэлж байгаа шүү дээ. Равжурын одоо яасан ранжужис дүүийн га бол ширчинжин доо байна. Тэгэхээр хангагийн уншиж байгаа ширчинжин доо байгаа гэсэн. Хангагийн уншиж байгаа жадам мөн гэсэн. Тэ хангагийн уншиж байгаа ширүүн юм бу ин хангагийн уншиж байгаа ширүүн юм бу жиж ширчинжин доо юм бот. Хангагийн уншиж байгаа ширчинжин доод жиж га юм бот. Санжээжин га юм бот. Санжээж сүн юм бот. Доод маян бот симжанжин аг юм бэж. Симжанжин аг юм бот ханга симжан юм ба ган шиг дийн түүний одоо аг юм бэж гэвэл аваа мажун санжаа гаяарууж симжан гаяаруужийн аг яна симжанжин аг юм бэ. Тэгвэл симжанжин аг гэдэг чинь юу гэж байгаа гэхээр тогмор зомбообон тий симжан баг. Симжан байвал симжанжин аг. Эсвэл одоо симжан рангавын тийм ээ нөгөө жожо пелва гэсэн шүү дээ тийм ээ. Игэл өгүүлэх хүн ийм одоо игэл хүн өөр игэл одоо ердийн одоо ийм ярьж байгаа бол тэр бол бас симжанжин аг. Симжан байлаа гэд хүний амнаас гарсан болохоор нь симжанжин аг гэж хэлж байгаа юм биш шүү. За энэ бол одоо манай банчин хчээний түм маян ба. Симзон шүү дээ. Тэр энийг зингийн шимнэр ялангуяа сайн. Тийм учраас ингээд дахин
За хажиг чөөживжи ёндон нийтэн дамбын агд данжөөжийн цанид дуу жугаа мэтэд. За ингээд гаяын цанид дээр бол юу яасан тийм ээ. Ингээд шинжилэл бол ингээд энэ хүрээд өндөрлөөд одоо данжөөжийн цанид дээр чөөживжи ёндон нийтэн дамба. Чөө гэдэг нь бол засах гэсэн маягтай үг шүү дээ. Чöба засах. Жов гэдэг нь бол одоо дээш нь тэтгэх, бусад дэмжих гэсэн маяг ийм үг. Тэгэхээр аврах, тэтгэх тийм ээ. Энэ чö, жов гэдэг хоёр үг бол өөрөө яг тэр шастра гэдэг үгийг орчуулах юм бол яг үг нь бол чö, жов юм гэсэн. Санскрит хэлний үг шүү дээ. Шаштар гэдэг одоо монгол хэлэнд орчихсон будар шаштар гэдээ яриад байдаг. Тэгээ шаштар гэдэг нь бол санскрит хэлээр шастра гэсэн үг. Шастра гэдэг нь яг үгчилж өнгөөр нь яг ингээд шууд эргүүлээд орчуулсан бол чö, жов гэсэн үг. Чö, жов. Чö, жов. Энэ тийм ээ чö, жов. Тэрийг утгачлаад төв төл рүү орчуулахдаа данжөө гэж байна. Данжөө. Данжөө. Энэ жөө чö хоёр байна шүү дээ. За чөөживжи ёндон. Тэгэхээр чö бадан жов гэдэг тийм. Чöви ёндон, жови ёндон туга төгс ийм одоо үгийг бол данжөөжийн цанид гэж тавих нь бол буруу юм аа. Чөрөлбийн данжөө юм би чирдэг. Чөрөлбийн данжөө бол бас данжөө юм аа. Чөрөлбийн дамбааде дамбаа юм би чир. Чөрөлбийн домбааде домбаа юм би чир. Мадумна домбоо яна даваа гардаг жин чагжааши домбоо ин гой уртал. Мадуба дийч. Тийм ээ. Энэ ойлгож байгаа тийм. Чөживжи ёндон нийтэн дамбын аг яна данжөөжийн цанид гэж бол тавьж болохгүй. Яг гэвэл чөрөлбийн данжөө юм аа. Яг гэвэл чөрөлбийн дамбаа буюу чөрөлбийн тэрсүүдийн шашин чинь шашин юм аа. Яг гэвэл тэрсүүдийн багш бол бас багш юм аа. Бишээ гэх юм бол тэгвэл одоо заавал багш байлаа гэхээр даваа гардаг жин чагжааши үзүүлсэн ийм багш байх. Түжээ тамжаа мэр дуу. Цагжаа тамжаа дуу болоо. Үлээ. Даваа гардаг жин чагжааши. Түжээ тамжаа мэр дуу, сажаа тамжаа дуу болоо. Түжээ тамжаа мэр дуу, сажаа тамжаа дуу болоо. Яан ландаа шиваа гэдэг нэг нь юу лээ. За энэ даваа гардаг жин чагжааши бол үзүүлсэн байх. Багш гэхээрээ заавал даваа гардаг жин чагжааши үзүүлэгч ийм багш байх албатай юм уу? Гой урт мадуу дийч байна. Чадбобоо яна дээши чадбобоо ин гой урт. Тэгээ номлогч гэхээрээ дээд дөрвийг буюу энэ даваа гардаг жин чагжааши номногч байх албатай юм уу гэж. Тийм ээ. Даваа гардаг жин чагжааши номногч байх албатай юм. Төдөөч байна. Чирэлбийн чадбовоо чадбовоо маян бортол төдөөч байна. Чирэлбийн нямбабо маян бортол. Хэрвээ номногч нь чирэлбийн номногч биш гэх юм бол тэгвэл чирэлбийн сонсогч бас сонсогч биш гэх юм уу? Тийм ээ. Хоёр дүүлж байгааз. Тийм. Тэгэхээр ер нь одоо ингээд ном хаялцахад бол ингээд даг готлоод одоо бид нар жирийн зүйл одоо юм яриад хоорондоо ингээд маргалдаж мэтгэлцээд ярьж байгаа зүйлээ батлахад ч гэсэн нөгөө даг нь буюу баталгаа нотлогоо чинь улмал хялбар болж өгөх хэрэгтэй байхгүй уулна. Хялбар болж өгөх хэрэгтэй шүү. Одоо ингээд гацангийн хүүхдүүд одоо хоорондоо ном хаялцлаа гэхэд дээ юм бартал дээ юм бэ ч гэдэг даг готлох тий. Дээ маян бартал дээ маян бэ ч. Гэт ингээд юмаа батлаад ингээд цааш нь явдаг тийм ээ ингээд даг готлоо. Тэгээ тэр даг нь бол улам хялбар болох хэрэгтэй. Түүнээс биш хэцүү болоод яваад байж болохгүй. Тийм ээ. Одоо ингээд жирийн хоёр хүн ингээ хоорондоо юм ярьж агаад
орондоо юм ярьж байгаад яриан цааш үргэлжлэх тусмаа улам хялбар болж нөгөөдөгтөө нэг юмыг ойлгуулах гэж байгаа юм уу батлах гэж байгаа бол улам хялбар баталгаа нотлого нь улам хялбар бүр игэл жирийн амьдралын юмн дээр авчиж өгөх юм бол түлдээ нөгөө хүн юу гэж бодох вэ? Өө би ийм одоо амархан ийм тэнийг юм ойлгохгүй байсан юм байна шүү дээ гэж бодогдох. Ийм хэмжээнд авчиж өгвөл тэр жинхэнэ баталгаа болж. Түүнээс биш нарийсгаад улам хэцүү болгоод ингээд ах юм бол өөрөө ч мэдгүй хэмжээнд очив. Өөрөө ч мэдгүй нөгөө хүн ч мэдгүй ингээд хэмжээнд очив. Тэгэхээр яг одоо энэ дээр бол тэр маяг харагдаж байгаа биз. Энэ саяны энэ хажиг 12 хоёрын яриан дээр мэддээ гэд чирлбийн данжоо юм би чирдэ чирлбийн дамбаа юм би чирлбийн домбоо юм. Агмаадуу гэх юм бол домбоо яна даваа гардаг чинь чагчааши домбоо янгоо хүртэл мадуу дийш тойно чадбоо яна дээши чадбоо янгоо дэдвэж тойно чирлбийн чадбоо маян бартал дэдвэж тойно чирлбийн нямбоо маян бартал гэд бүр ингээд амархан бүр хялбар зүйл дээр ингэж авч. Тэрэ яах нь. Тэрэ бол нөгөө хүн бол ойлгох нь хэлбэр өөрөө ч одоо түжээ тамжээ мэрдэг ба сагжаа тамжид дуунлва чой тамжид дагмидва нянгалдан даваа шиваа оо гэд даваа гардаг чинь чагжаа ши чи энэ шүү дээ. Даваа гардаг чагжаа ши. Заримдаа ингэ. Түжээ тамжээ мэрдэг ба сагжаа тамжид дуунлва чой тамжид дагмид. Тэгээд нянгалдан даваа нь бол шиваа юм байна. Энэ бол одоо домбоо намба санжаавын шалгуур тавьж байгаа бол зүйл шүү. Янгажиг чойживжи яндын нийтэн дамбын агда данжоо намдаг тань чойживжи яндын нийтэн дамбын сая болохоор чойживжи яндын нийтэн дамбын агда танд чойживжи яндын нийтэн дамбын агда данжоо намдаг мөн нөгөө хажиг маань ахаад чойживжи яндын нийтэн дамбын агда данжоо намдгийн цанид тийм ээ данжоо намдгийн цанид сая бол данжоожийн цанид гэсэн чинь болохоо байсан. Данжоожийн цанид. Чойживжи яндын нийтэн дамбын аг. Цанид нь бол хിവэрэ хонжоог нь өөрч. Данжоожийн цанид гэсэн чинь чирлбийн данжоог гаргаад чойжин тавьсан шүү дээ. Харамлаг тийм ээ. Данжоо намдаг гээгүү данжоо гэсэн учраас данжоо намбар дагවා гэхэр зэрэг чирлбийн данжоо гэдгийг бол одоо энэ үгээрээ хаана тэр чойжингийн хаана гэдэг шүү дээ. Тэгсэн чинь хажиг юу гэж. Хажигта дэ мэтэдэ онтоо гомпон ядуур цамай дүүвийн чирлбийн намбын онтоо гомпон ядуур домбын данжөөдэ данжоо намдаг юм бич. Тийм. Дээд сайн заяаны тэгээ өндөр язгуурын төрөл байгаа гэж батлан үзүүлж байгаа. Чирлбийн одоо цоосон онтоо гомпон буюу онтоо тийм ээ дээд төрөл одоо байдаг гэдгийг батлан үзүүлж байгаа. Энэ ташдар бол яах нь данжоо намдаг юм данжоо намдаг юм бичэрдэ онтоо гомпон ядуур тамиад дүүвийн чирлбийн онтоо гомпон ядуур дамжавын дамжаад дамжаа яндаг юм бичэрнэ тэр мач аваас албан тэр мач мадумна эндэн дамжаа чөөж энтэртэл ранги шиндун ран дамжаба бон тамиад дүүвийн дамжаа юм бичэрсэнэ мэтэдэ эндэн данжоо намдаг маян бичэр ранги шиндун ран дамжаба бон тамиад дүүвийн дамжаа юм. Одоо данжоо намдаг гэхээр юу юм болох вэ? Мэтэдэ данжоо намдаг маян бич. Ян хажиг ванжаа намын медиа жанжи шид тийм ээ энэ жүд ламагийн үг шүү дээ тийм ээ жүд лама майдрын гэгэний зөвхөн жүд ламаагаас иш татчих шүү дээ. Хажиг бас амаргүй тийм жүд лама. Ванжаа намын эд мэжид гэдэг нь бол одоо шаштар төрөвн зохиож байгаа зохиогчийн үнэлэн буюу сэтэл нь бол одоо олз хүндлэл эрх баялаг тэргүүтэн ийм зүйлээр бол сэтгэл алгацраагүй тийм ээ тэгэл нь ийм зүйлээр бол одоо сэтэл нь олзны төлөө юм уу хүндлэлийн төлөө биш ийм одоо сэтгэл зохиосон байх юм бол санаа шүү дээ тийм ээ ийм одоо сэтгэл зохиосон юм хэмээхийн утгыг санаад намба санжаавын данжоо намдаг яна зомбоо намын мэдвийн иж жинжийн аяа гондолдоо замбын чавсэр хажиг болохоор дэ мэтэдэ намын жүдэнжийн жансан цоглон бис замбын данжоо ёвичэр
сэрдэ жаддоо гэж. Намбын данжоо зохиогч нь бол сэдэл нь олз хүндэл тэргүүтнэр бол алгасраагүй байх ёстой гэсэн чинь хажиг заавал тийм байх албагүй гэж. Заавал тийм байх. Ягаад гэсэн чинь тийм алгасрал тийм ээ олз хүндлэл тэргүүтийн тийм зүйлээр бол сэтгэл нь одоо өдөөгдсөн ийм жансан цогломбаа гэж шүү. Цогломбаа бол жансан цогломбаагийн зохион төрөвсөн данжоо байгаа шүү. Их юм бол шинжилж үзэх хэрэгтэй байна гэж. Жаддоо. Тэгэхээр энэ жансан цогломбаа жансан цоглом чүнүүваа л байж таараа шүү дээ тийм ээ. Байвал хэрвээ байвал жансан цоглом чүнүүваа л байхаас цоглом бэрнгээс дэшээ бол хаанаас одоо тэгэл олц тэр Данивар анлуг шавгааны дүлжааны юм бондондуу домби сүнгийн сүн рүү тартаг гаян цай. За аранлагын цанд л юм байна шүү. Ажгийн тавьсан баахан цандуудыг хатуудыг бүгдийг гаргасан аранлаг одоо өөрийнх нь тий. За тэгэхээр Чавийн Нисванисыг төвчүүлэхийн тухайтад одоо багш бурхан багш зарилгалсан одоо эц чандын одоо хэм зарлиг болвол зарлиг 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 түн хоёрыг хоёулангийн л одоо Монгол зарлиг гэж үу сүн түг гэдгийн сүн зарлиг бас зарлиг тийм үү монголоор тэрний жоохон ялгаа байгаа биз монгол хэлнэр дээр жоохон өөр сүн гэвэл бас өөр шүү дээ сүн гэвэл ерөнхийдөө одоо шүн чимүүд бол ёстой нөгөө тэр дуу аваа бүхий ийм одоо тэр зарилгыг бол сүн гэдэг байгаа. Сүн. Гэдэг бол дуу аваагүйгээр ч үзүүлж болно шүү дээ, тийм ээ. Хүн багш өөрийн одоо юугаараа ч одоо бие лагшингийн байдал намжраараа ч гэсэн ном үзүүлж болно үү? Тэр бол мөн үү? За, бүлжаан юм тэгэхээр зарлиг сүнгч зарлиг гаагч зарлиг л гэдэг бол гаян цандаа гэж. За дүлжаан юм бондондуу домби сүнгийн сүн рүү тартуг. Дөрөв тартуг энэ сүн юм би чаваа байгаа. Сүн юм би чав. Энэ сүн рүү энэ сүн юм би чаваа байгаа. За дотроо жинжил авын байгаа, жисүн авын байгаа, байгаа шүү дээ. Шалнаа сүнгийн байгаа. Доо гаяар үеийн гондөлдүү дүлжаа замби Симжанжийн агтээ доо гаяар үеийн гондөлдүү гэж ямарваа нэгэн аль нэгэн судрын дооны судрын тааллын тайлбар болгож шавийн зохиосон Симжанжийн аг. Симжанжийн аг гэдгийг одоо ойлгосон биз? Симжанжийн аг гэдэг чинь амьтны хэл гэж байна тийм. Амьтан ямарваа нэгэн амьтан хүний одоо үг байлаа гэд Симжанжийн аг гэсэн үг ба. Биш байх нь байна штэ. Симжанжийн аг гэдэг чинь тусдаа өөр нэр томьёо тусдаа категори байх нь. Тэр нь юу гэсэн утгатай вэ гэхээр анхлан зохиогч нь амьтан байх юм бол тэрийг Симжанжийн аг гэж хэлдэг. Түүнээс биш Симжан Гаяруважигийн аг яна Симжанжийн аг юм би мачва. Тогмор зомбаабо зомдөг жидбаабо гэсэн шүү дээ. Тогмор зомдөг жидбаабо Симжан юм уу? Эсвэл Симжан Рангавын жожо пэлва байх юм бол Симжанжийн аг гэж хэлдэг. Намба санжавын данжаа намдгийн цандаа гэж. Тумбад дэд зобо бонгааны хажигта одоо аранлагын тавьсан одоо цанд дээр хажигдах гэж тийм ээ. За хажиг нараа гаян цанидэ мэтэ ортол янду бонгийн жансан пагва хоноолаа сүмбин дооте
За гаяын цанид. За аранлаг таны тавьсан гаяын цанид чинь болохоор гаяын цанид үлээ дүлжээний юм бондондуу дөмбис юм сүмрүү тал гэж тавьсан чинь. Тэгээ метэ бартал нянду баавын жансан пагва хоноолоо сүмбийн доод цанид маяг. Бас л гэж байгаа. Нянду баавын жансан пагва хоноо гэж нэ. Урд нь тэгмэн ламаар ороод баг хөлөгний зам мөрөөр ороод нянтай юм уу харанжил замаар ороод тэгээд даажинбаа болцсон даа. Нянтай даажинбаа болцсон. Нянтай даажинбаа болно гэдэг чинь нямун буюу нисванисыг өвчтсөн. Нисванисыг багандсан. Нямун багандсан. Тэгээд нямун багандсан хойноо их хөлөгний замаар ороод бодисодва болцсон. Тийм ээ? Их хөлөгний замаар бодисодва болоод бодисодва болохдоо бүр жансан пагва буюу тэгчин тонлом товолцсон. Тэгчин тонлом товолцсон. Зөвхөн тэгчин тонлом товолцсон одоо бодисодваад айлдж байгаа судар болвол биш юм уу гэж. Ягаад гэвэл дүлжээ нямун бондондуу биш шүү дээ. Нямун бон Нисванисыг төвчүүлэхийн тухайтад зарилгалсан ийм судрыг гэж хэлнэ гэсэн шүү дээ. Нисванисыг. Тэгвэл Нисванисыг үжээ багандсан Жанчуу Симбад айлдж байгаа чинь маян бартал гэж хэлээд шүү дээ. Нянду бонго жансан бонго хоноолоо сүмбийн доод танид маян байж. Ийм чид үжээвийн дүлжэр зүвийн нямун бон гойжийн симжам явж. Нисванис багнах хэрэгтэй, төвчих хэрэгтэй ийм амтан бол байхгүй шүү дээ. Энэ тохиолдолд. Ягаад гэвэл нянду бонгийн жансан пагва хоноолоо сүмбаа учраас энэ тохиолдолд бол нямун бон гойва. Бон гэдэг энэ нароотой болохоор энэ банва гэдгийг чинь одоо цаг шүү дээ. Банва нянду банвын гэдэг нь банва гэдгийг одоо цаг нь бонва шүү дээ. Тэгэхээр нямун бон гойжийн симжам бол байхгүй шүү дээ. Байхгүй. Мэвичэр дээ. Дэ чөөжин дэ юм би чарна дэр мачв. Дэ чөөжин гэдэг нь нөгөө нянду банвын жансан банва хоноо чөөжин дэ юм би чэр гэхээр нямун банва юм би. Тэгээд чөөжин дэ нянду банвын жансан банва юм би чэр гэхээр дэр мачв. Ийм чидүү жэвийн дүлжэр жирвийн тэгчир инээжин гансаг яваагаа шиг. Энэ нянду мабомби чав. Тийм чидүү жэвийн дүлжэр жирва гэдэг нь гааны тийм ээ гаяын чидүү жэвийн дүлжэр жирвийн тэгчир инээжин гансаг бол байгаа шүү дээ. Хэдийгээр нянду багандсан ийм гансаг байсан гэсэн тэр түүний чидүү жэвийн дүлжээ болсон мөн тэгчир инээжин гансаг бас байгаа шүү. Тэгчир инээгийн гансаг гэдэг юм гэж байгаа тийм. Гамбуу нийтнэ тэгчин лам шүүгээ тийм. Анханасаа шууд их хөлөгний замаар орж. Баг хөлөгний одоо нянтой харанжил зам мөрөөр ороогүй. Нянтой цогломж орлон гэж яваагүй, харанжил цогломж орлон гэж яваагүй шууд тэгчин ламаар орж. Тийм бодгаал байгаа. Тэр чинь бол Нисванисыг төвчээг байгаа шүү. Тэгээд тэднэрт аль тэгэж яваагаа шүү. Дэ энэ нянду мабомби чавж. Чима бүд гинэ. Нянду мабомби чаваа. За тэр хэсэг нь бол орхиод амбуу тэр даал. Тийм чидүү жэвийн дүлжэр жирвийн тэгчир инээгийн гансаг ёд гэдгээ батлах гэж байна тийм ээ одоо байдаг юм аа. Явартал тэгчинжин доо юм бичэрдээ гэж. Тэгчинжин доо юм бичэрдээ. Доо гаан шиг. Тэгминжин доо маян бичэр. Чима мадууна ийм чидүү жэвийн дүлжэр жирвийн тэгмэр инээж тэгмэн ловоо явартал мадууа дийч байна. Ийм чидүү жэвийн дүлжэр жирвийн нямун бонгойжин гансаг явартал дэдвэж байна. Дэнан ой гэж. За юу гэсэн үг гэхээр ерөөсөй ойлгомжтой тийм ээ. Их хөлөгний ном юм уу, судар юм уу, баг хөлөгний ном юм уу гэдгийг чинь юугаар нь үзэж байгаа вэ гэхээр тийм ээ баг хөлөгний, их хөлөгний гэдэг яриа чинь болвол тэр тухайлан айлдсан тэр шавь нь их хөлөгний шавь юм уу, баг хөлөгний шавь юм уу гэдгээс нь хамаарч байгаа шүү дээ. Их хөлөгний шавь байх юм бол тэр айлдсан ном нь их хөлөгний судар. Баг хөлөгний шавь чидүү жэвийн дүлжаа тэгмэн гансаг бол тэр тэгмэнжийн доо. Тэгвэл за нэва гал мангалжаад байна гэж. Таа нөгөө гол нь нөгөө га данжоо 2 галваа юм уу 1000 галваа юм уу гэхээр бол хажиг га данжооны 1000 галваа юм гэж. Одоо жидэн дээр бол таажид дээр бол гоё шүү дээ тийм ээ. 1000 галваа гэдэг. 1000 галваа гэж тавьж байгаа манай өөр их чаач бас байгаа шүү дээ тийм ээ. Бод их чаа манай банчи их чаанаас бус чаанууд бол бас га данжоо 1000 галваа гэж их чаанууд байна. За тэгвэл 1000 галваа гэх юм бол 1000 галваа эндэ гэж. Ина данжоо юм би чав. Ой бичэрдэ. Энэт сум данжоо юм би. Ина данжоо юм ой бичэрдэ. Хажиг тэгж штэ тэ. Ина данжоо юм би чаваа. Ягаад гэвэл энэт сум данжоо гэж. Данжоо юм аа. Дулва додвалаа гэж. Дулва додвалаа.
Энэ барчин жидэн дээр гарсан юм шүү дээ. Жалва домбоо дие данжаадаг доодон чоон инсүн дулвааны дондон данжоо ngойн дэ инчир нижүр чагжаа санжээ чөөжиг. А энэ барчин жидэн дээр гараад тайлбарласан юм шүү дээ. За бурхан багш түүний одоо данжоо нугууд болвол гэж. Тэгээд данжоо гэсэн могоц бурханы айлцсан бурхан багшийн одоо түүний данжоон дотор бол ямар байдаг вэ гэхээр доо гэдэг нь бол додон дэнэт. Удрын аймаг. Чоон омбын дэнэт тийм ээ. Чоон омбын дэнэт. А мөн бол яг нь дулвааны гэдэг нь дүлвийн дэнэт. Дүлвийн дэнэт тийм Янан аймаг. А дондон данжоо ой инчирэр гэж. Дондон данжоо ой юм гэж байгаас данжоо бүр оноо ба жинхэнэ одоо данжоо юм аа. Нижүр чагжаан санжээ чөөж гэж. А ёстой яг нь хоёр алгаа хавсраад ингээд орой дээрээ залах бурхны бол ном юм аа. Хүн юм аа гэж. Ингээд зарилгалсан байна аа. А тэгэхээр Дулва додвагийн энэ одоо дүнг хараад ажиг болвол га данжоо хоёр бол 1000 албаа. За мөн намшид дэрэг бад бол дон дамбар санжээжийн сүн нэд данжоожийн цанид дүү тад доо шээсэн бий. А юу гэж юм гэхээр намшид дэрэг бад дон дамбар санжээжийн сүн нэд дон дамбар санжээжийн сүн. Дон дамбын санжээжийн сүн үнэмлэхүй дээд одоо бурхны тэр зарлиг гэдэг бол данжоо юм а. Данжоожийн цанид дүү тад гэдэг нь данжоо цани ба жинхэнэ одоо данжоо гэд бол таарах юм а гэсэн ийм үг байна тийм ээ. Шээсүн бичрна мачив гинэ. Болохоор одоо дэр мачив гэж. Шээсүн бичрна мачив дэ данжоожийн дашид дуу ядвала гомбиеч гэвэл наад бол ч бүгдөө данжоо гэдэг зүгээр нэр томьёод өгөөд тэгж нэрлсэн л ийм зүйл юм а гэж. Тэрнээс жинхэнэ данжоо гэсэн санаа биш ээ. Данжоожийн дашид дуу ядвала гомби. Тэгж болгоос юм а. Тэгж болгоогоод данжооны зарлиг бол данжоо гэж нэрлэх болж байдаг. Тэр л юм. Эдэр маянна данжоожийн дашид дуу ядна данжоо янгоо урт. Хэрвээ тийм биш байх юм болвол тийм ээ. Данжоо гэж хэлсэн болохоор бол данжоо байх албатай юм болвол данжоожийн дашид дуу ядна гэдэг нь данжоо гэдэг нэр томьёо байгаа төдийгөр данжоо байх албатай гэх юм бол цэгсэллээс энэ цэгсэл нөгөө ловн чойшигийн задвын цэгсэл шүү. Ловн чойшээ гэж байгаа шүү дээ. Ловн чойшээ. Ловн чойшигийн задвын цэгсэл Нэви цэги зүлжижна данжөөдөө шээсэн байгаа. За мөн эцэг вандуу жава буюу Нэви цэги зүлжижна данжоо гэж нэрлэсэн. Хэмээн зарлагдсан байгаа бөгөөд гаврын дүйсэм давуу данжоо юм бээч. Тэна чөживжи ёндон нийтэн данна данжоо янгоо уртал дөдөж. Дот минутэ чөживжи ёндон нийтэн дамбын пагва ёвч. Тийм. Чөживжи ёндон нийтэн дамба ийна данжоо юмбын чаваа байхгүй. Чөживжи ёндон нийтэн дамбыг пагва ёвч. Пагва гэхээр бодгаал болж шүү дээ. Бодгаал хүн юм уу одоо тэнгэр юм уу те бодгаал. Тэгээ чөживжи ёндон нийтэн дамбын пагва ёвч. Чөживжи ёндон нийтэн дамба ийна данжоо юмбын чаваа байхгүй. Чөживжи ёндон нийтэн дамбын пагва ёвч. ойлго. Ранлуг нийс га данжоо ранлугны га данжоо галуу хоноо юм дээ. Галуу хоноо. Санжээж сүндэс синжанжин агны албичиртан. Живзүн жис га данжоожин ойнзэн сусар зад бич. За их чанд ингэ тийм ээ. Гаадан данжоо бол галуу хоноо юм аа. За энэ аранлуг бол банчин их чааш. Банчин соном давг ламын хүм маян ба га данжооны галуу хоноо юм. Яагаад баталгаа нь юу гэхээр санжээжийн сүм синжанжин хог аг хоёр галбаа юм. За санжээжийн сүм синжанжин аг гэдэг ойлголт бол шал өөр ойлголт байна шүү дээ. Зүгээр синжан имбажигийн аг яна синжанжин аг гэсэн үг биш байх нь бодож байгаа бодол нь бол эсвэл ондоо юм. Тийм утгаар синжанжин аг. За мөн өөр нэг баталгаа нь юу гэхээр живзэн жамбаа гомбо майдар бурхан буюу за бурхан гэж одоо барьсан юм. Живзэн жамбаа гомбо тийм майдрын гигэн Жанчуу симба чимбо жамбаны гэстэй. Боцотва майдар бол Жүд лама гэдэг номондоо га данжоо хоёрын бол ойнзэн тийм ээ тусад нь зохиос юм ба. Га гэж ийм юм байна гэж танилцуулга гэх юм уу тийм. Данжоо гэж ийм байна гэдэг танилцуулгыг тусад нь зохиосон юм аа. Тэр эндээс юу харагдаж байна гэхээр га данжоо хоёр ч
тус тусдаа утга нь ондоо хоорондоо галваа юм а гэдэг харагдаж байна. Хэрвээ утга нь нэг юм уу тэгвэл бол тус тусад нь танилцуулах хэрэг байхгүй шүү дээ, тийм ээ? Адрин гэгэнд. За Сумбаны рондог ба нарэ. Данжоо Чимбо намшид зад Жэвийн за энэ нөгөө Сумба гэдэг нь юу шүү дээ, тийм нөгөө Данжоо Чимбо намшид зад гэдгийн утга юу юм бэ гэдэг тэр гуравдугаар. За рондог ба Мөн Араба чин Кева Умаранжидвин Думта Марава рондог ба бол юу? Данжоо Чимбо намсаж Жэвийн Данжоо дэ ондог жанла жид Сумба мэтэдэ гэж. За Данжоо Чимбо намшид зад гэдэг чинь дэлгэв донслын үг шүү дээ. Дэлгэв донслын үг шүү дээ. Энэ байна. Энэ дэлгэв донс Донс ингээ самбуугийн зөвхөн дэлгэв донслол төр бол Данжоо Чимбо намшид зад. Тэгээ энэ Данжоо Чимбо намшид зад гэж энэ дэлгэв донслол хийсэн. Энэ Данжоо Чимбо чинь ондог жингийн шүү. Ондог жингийн энэ Данжоо Чимбо намшид зад гэдэг чинь юу хэлж байгаа юм бэ гэсэн чинь ламаар ондог ба бол ондог жин хэлж байгаа маа. Ондог жин хэлж байгаа маа хэмээн зарлигсан чинь энэ бол тарахгүй буруу юм а гэж. Ондог жин биш ээ гэж. Хавга тогмож чийс доо жан жарвын дэлба мазад бичирдэ гэж. Эдгээр мазад ширжүн лодожин ойс үсэн биш. Тэгэхээр хавга тогмод бол яагаад Данжоо Чимбон намшид зад гэдгийг Данжоо ч ондог жин биш юм бэ гэхээр Пагва тогмод тийм ээ Пагва тогмод буяар чин доо болоод ондогжин хоёрыг холбож ингэж тайлбарлсан ийм тайлбар бол зохиогоогүй юм аа. Зохиогоогүй. Тайлбар зохиогоогүй. Пагва тогмод шүү. Живсэн жамбоо гомбоотой уулзаад нөгөө дэшээ очоод ном залж ирсэн тийм ээ. Тэр Пагва тогмод маань чинжийн доо ондогжин хоёрыг холбож тайлбарсан тайлбар зохиогоогүй юм аа. Зохиогоогүй. Тэгэд зохиогоогүй гэдгийн баталгаа нь ширжин лодой болоод шууд одоо зарлигласан байгаа шүү дээ. Ширжин лодой гэдэг хэн бэ гэдгийг санаж байна уу? Ширжин лодой гэдэг чинь нөгөө бид нар Парчин Жидонгийн хамгийн ихний хичээл дээр ярьж исэн энэ юу нөгөө энтгийн орноос яаж одоо энэ жүд дамжлага дамжиж ирсэн бэ гэхэд ярьж исэн да тийм ээ. Пагва тогмод тэгээ гүнжин яваа жасраа игнэн тэгээ Пагва намд болдөө тэгээ зүмбад болдөө тэгээд 5 дугаарх нь жасраа самбуу тэгээд 6 дугаарх нь ширжүн лодоо шүү дээ. Ширжүн лодоо гэдэг. Энэ 6 дугаар эн чинь одоо жүдвийн лам шүү дээ тийм бидний. Тэгэхээр энэ хүний зохиосон тэр нөгөө тайлбар дээр бол Пагва тогмод бол ширчэндөө ондогжин хоёрыг холбож тайлбардаг ба гэж бодтойгоор зарлигласан байна гэж. Мөн нийтийн наваад доо жан жарвын дэлбийн тогмоо юм бич. Нийтийн наваа. Нийтийн наваа гэдэг ном болвол ширчин доо болоод ондогжин ширчин доог ондогжинтой холбож тайлбарласан номны хамгийн ихнийх нь юм. Нийтийн наваа чинь бас Барчин жидүүн дээр гарсан шүү дээ. Бид нар нөгөө нэг юуныг нөгөө шатан янлаг аян гоноо одон чацвал гэж гарч байхад бол ярьж байсан тийм. Пагва намд улдыгийн зохиосон. Пагва намд улдыгийн зохиосон юу шүү дээ. Нийтийн наваа шүү дээ. Тэр бол ондогжин ширчин доо хоёрыг холбож тайлбарласан тайлбарын их юм а. Ян ранчугжийн хайва ханжиг Данжоо Чимбо намсаж живийн Данжооло доо жан няга ядур додва мэрэгдээ гэж. Мөн одоо ранчугжийн хайва гэдэг. Данжоо Чимбо намшаа зад гэдэг тэр Данжоолоор бол ширчин доо ондогжин хоёулаа байгаа. Хоёулаа юм а гэж. Буруу юм а. Няван ама энэ соноо навэж. Няван ама энэ соноо наваа. Өмнөх одоо тэр энэ Пагва тогмод доожин жарвын дэлба мазад тэр нийтийн наваад додон жарвын дэлба тогмоо юм биш гэдэг энэ одоо няцаалт бол яг хэвээрээ
хэвээрээ байна гэж тийм ээ. Үйлчлэнэ гэсэн үг шүү дээ. Энэ няцаалт бол тань дээр ч гэсэн. Аранлагны юм жай бэрэн дүйсэн бүүдэ данжоо чумбо намсаж живэн данжоо юм. За аранлаг бол юу гэж байна? Данжаар аранлаг бол юм жай бэрэн дүйсэн бэлүү юм жайва гэдэг чинь те ширчин юм жайва гэдэг нь бол бум. Чин бум буюу ганжуурын бум 10 зарим нь 12-оор зарим нь 13-аар батсан байдаг. Тэгээ 11-ээр за эвлэлээсээ болоод за тэгээ юм жайва гэдэг нь бол тэр бум 13. Жайва гэдэг нь бол нийтий 20,000 тийм ээ. Дүйва гэдэг нь бол 60. Тэгэхээр юм жай бэрэн дүйсэм энийг бол данжоо чимбо намшид зад хэлж байгаамаа. Тэр данжоо чимбо намшид зад жэвийн данжоо юм аа. Цэгсэл эвэцгийг зүлжээс над данжоо дээ гэж хэлсэн тийм. Эн чадварчин жалви юм намсоо гэсэн. За шээдэн намшидла башидду. Башидду ёдвис данжоо чимбо доёи шээс. За тэгээд нэр томьёон дээр л ингэж айлдаад байгаа болохоос биш. Бол данжоо бол жинхнээсээ данжоо биш юм а зүгээр данжоо гэдэг зөв нэр томьёо хэрэглээд данжоо гэж нэрлээд байгаа. Жинхнээсээ данжоо. За намшидла дашидуу ёдвис данжоо чимбо доёи. Энэ намшид гэдэг нь бол намшид нинжин шүү дээ. Намшид нинжин. Галцвжи бүгдийн зохиосон намшид нинжин гэж байгаа шүү. Намшидла дашидуу ёдвис данжоо чимбо доёи. За дээд сонио үүгээр одоо ингэж яах нь жишээд данжоо таадаг манитур живэн данжоодан данжоо таадаг дээдэтэр гэж тэ данжоо таадаг дээдэтэр шивэн данжоожон дэшиндүү шивэр жао гэдэг нь бол за тийм евцгийн вандуу мөн этикийн вандуу бас биш данжоо цаны бав дэла хоноор агва тогмид жис юм сумгаан дэлба задвар таал амжаа дийчэр агва тогмид жис юм сумгаан дэлба зохиос юм уу. Тэгээ юм жай бэрэн дүйсэм гурвуулангийнх нь тайлбарыг зохиос юм уу? Дамжаа дийчэр. Тэгээ дамжаа дийчэр. Жан юу вэ? Дамжаа чумбо намчид зад. Дамжаа чумбо намчид зад. Юм сумгаад гурвуулангийн гууд юм сумгаа хэлбэ задвартал дамжаа дий. Ойно. Дээд задви нийти динит намган гэж байна. Нийти түүний зохиосон нийти динит намгаа дэ юм сумгаан дэлба ямбартал додвич дод минутэ дэ нийтийн хоноон дэлба юм бич дэ дэла нийти динит намгаа шэ дагвичэрна жом мэдээ гэж тэрпрэнлэ нийти динит намгаа сэрваны даг гойсоо шээсэн. Нийти динит намгаа гэдэг ийм ном байгаа. Тэр нь бол гурвуулангийнх нь юу юм уу дэд тайлбар муу юм уу гэж тэ. Тэр шээ тэр чинь зөвхөн нийтийг нь нийти дэнит намгаа шээ дагвичэрна гэдэг. Нийти дэнит намгаа гэж аварсан шүү дээ гэхээр юмгүй тэр серпрэнд уу богдламын зохиосон Жэрэмбүчигийн зохиосон тэгшид серпрэнд бол Дела нийти дэнит намгаа сэрваны даг гойсоо гэсэн. Нийти дэнит намгаа гэж химээгснийг нь бол шинжлэх хэрэгтэй юм аа. Хэмээн зарласан байна. Дэдэр маяна данжоо таадаг манитур шивадан данжоо таадаг дээдэтэр шивадан эн чадварчин жалби юм намсоо чи манцуг мова дом явартал яврын дөөсөмжээ нана бэрэн хоноо данжоо чимбо намшизад живийн данжоосу жидрэгвээч тийм бооз тэ дэдэр маяна гэдэг нь хэрвээ тийм биш бол данжоо таадаг манитур тэр данжоо таадаг гэж бол олон тоон дээр хэлсэн. Данжоо таадаг дээдэтэр гэдэг олон тоон дээр эн чадварчин жалви юм намсоо гэд бас олон тоон дээр хэмээн манцэг мав тий олон тоон дээр өгүүлсэн нь бол дуггүй болох гээд байна. Зөвхөн жаврын дүйсэмжээ нана бэрэн хоноо данжоо чимбо намшид зад живийн данжоо байх юм бол тийм ээ данжоо чимбо намшид зад гэдгийн тэр данжоо чинь бэрэн хоноо буюу нийтийн хоноо гэж үзэх юм бол энэ олон тоон дээр ямар ойлгоод байна. Тайлбарлах. Тийм ээ. Таны хэлж байгаа 3 юм аа гэж тийм ээ. Тийм хоноонд
За Погважамбаар энэ ингээд үг. Тэ энийг. За ингээд гад онжогийн нам шиг бол энэ харчин жидун таажидтай нь тэгээд лосол гажид ингээд норгоотой. Тэ гад Санжаажи сун Санжаажи галва хоноын бол тэр бол бидний уншиж байгаа ширүүн юм бол ширүүн юм муу юм байна. Бид нар маань уншиж байгаа чинь маань тарин уншиж байгаа муу юм байна. Энэ бол ойлгох. Санаа зовох юм шүү дээ. За өнөөдөр